албан марзан хөшөөнүүд маш их байдаг Европт. За Европт хараад одоо гайхмаар, сонин, инээд хүрмээр бас тайлбарын мэдмээр санагдсан юм хөшөөнүүдээс тайдтай өнөөдөр ярьж байгаа. За Чехээс эхлэе. За доош харсан морь үлгчсэн дээр нь одоо гигэн Вацлав сууж байдаг юм дүрслсэн юм хөшөө байдаг. Энэ бол Дэвид Ширнегийн морь нэртэй хөшөө, Күүн гэсэн нэртэй. Луцерна пассажид байрладаг. Яг Вацлавын гудамжны яг ойролцоо энэ хөшөө байдаг. За тэгээд миний одоо сэтгэл би одоо Монгол хүний хувьд бол үнэхээр гайхаж, үнэхээр сонин санагдсан. Тийм эвгүй сэтгэл төрсэн гэхэд юу нуух нь юу тийм ээ. Та бүхэн маань ч гэсэн энэ талаар ямар бодолтой байсан тухайга комент хэсэгт бичээрэй. Яагаад доош нь харуулав? Ихэвчлэн Вацлавын талбай дахь сүрлэг одоо гигэн Вацлавын морьтой хөшөөг илэглэн ёжлон дахин дүрслсэн бүтээл гэж тайлбарласан байт юм байна. Өөрөөр хэлбэл эрх мэдэл, үндэсний бэлэгдэл, нийгмийн улс төрийн байдлыг хүмүүс сохроор хүндэтгэхээс илүү өөр өнцгөөс харж эргэлзэж, бодож үзхийг өдөөсөн ийм орчин үеийн урлагийн бүтээл юм байна гэж ингэж тайлбарлажээ. За хоёр дахь хөшөө. Брюсселд байдаг алдартай шийж буй жоохон хүүхдийн баримл байдаг. За Брюсселээр аялж авсан энийг харсан л байтаараа. За маш их утга агуулсан түүхтэй хэд хэдэн одоо домог байдаг гэнэ тухай. За эрх чөлөө дөрөмд баригдаагүй сэтгэлгээний одоо бэлэгдэл гэж үздэг. За тэгэхээр энэ тухай хамгийн одоо түгээмэл маш их тархсан домгийн нэг нь бол одоо дайсны одоо цэргүүдийн тавьсан тесрэх одоо бодисыг асаж байх үед нь асаж байх галын энэ нэгэн жоохон жаалгүй дээрээс нь шээж унтраасан ийм домог байдаг юм байна. Тэгээд энэ үйлдэлээрээ одоо хотын иргэдийг аварсан түүхтэй. Бас нэг жишээ бас байна лээ. Тэр нь одоо баярын үеэр одоо алга болсон хүүхдийг маш удаан ирэн хайсан боловч одоо тэр хүүхдийг олоход энэ хүүхд яхахгүй ингэ шээж байгаагаар олдсон ийм бас яриа байдаг юм байна. За энэ хөшөөг одоо жижигхэн юм баримлыг бол Жерон Дикуна Ахмад 1619 онд бүтээсэн байна. Тэгэхээр энэ нэлээд дээр үеийн түүхтэй ийм хөшөө баримл хөрхөн жижигхэн баримл байдаг юм байна. За дараагийн баримл Францын одоо баримлж Бро Каталано гэдэг хүний дутуу аялагч нэртэй ийм баримл байна. За аялагчид одоо цувралын хэв маягийн бүтээл хүний биеийн дунд хэсгийг зориуд орхиж хоосон дүрслэлсэн нь гол утга санаа агуулсан байт юм байна. Аялж гэр орноосоо холдох үед хүн өөрийнхөө нэг хэсгийг ардаа үлдээдэг. Шинэ газар очихдоо ч дотроо дутуу мэдрэмж дурсамж эх орноо авч явдаг гэсэн санааг илэрхийлсэн юм байна. Барьж яваад шамдаан нь болохоор хүний авч явдаг амьдралын түүх, дурсамж, туршлагыг бэлэгддэг гэсэн ийм утга санаатай юм байна. За хүний нутагт амьдарч ажиллаж, аялж, сурч байгаа хүмүүст бол яа харахгүй одоо энэ бол маш үнэн агуулгатай санагдлаа. Тийм мэдээж хэрэг хүн өөрөө дандаа дотроосоо бол их дутуу мэдрэмж төрдөг, их орноо санагалцдаг, гэр орноо сандаг. Тэгэл одоо энийг л одоо бэлэгдэж одоо ийм зүйл хийсэн байт юм байна. За дөрөв дахь баримл бол Чехийн баримлж Ярослав Ронагийн бүтээсэн хөшөөний санааг тэмцлэгийн дүрслэл гэж өгүүлгийн нэг хэсгээс сэтвэлсэн юм байна. Энэ нэг хүн нөгөө хүн дээрээ суучихсан байдаг. Прага хотод бас байдаг энэ хөшөө. Энэ хөшөөг харахад одоо хэрвээ энэ яг ийм хөшөө Монголд байсан бол монголчууд маань ямар сэтгэл төрөх байсан бол гэж бодож байлаа. Энэ тухай та комент хэсэгт бас сэтгэлдээ бичиж бас болох юм тий. Кафка толгойгүй хоосон авраг хүний мөрөн дээр сууж байгаа ийм дүрслсэн хөшөө байна. Түүний зохиолын ертөнц шиг бодит хоосон хийсвэр хоёрын заагийг харуулсан л ийм хөшөө юм байна. За тэгтээ бодит байдал, хийсвэр байдал хоёрын одоо заагийг харуулсан ийм утга санаатай хөшөө байдаг юм байна. За тэгээ та хэд маань миний бичлэгүүдийг үзэж байгаа бол subscribe дараад дараагийнхын бичлэгийг саадгүй сонсоорой.